Сайн байцгаана сонсогчдоо. Америкийн нэгдсэн улсын Мэн мужийн Картлер ууланд нэгэн залуу хос 2017 оны 10 дугаар сарын 15-нд аялалд гарсан байна. Тэд 9 сартай хүүхдээ авч намрын өнгө үзэсгэлэнтэй ууланд гэр бүлийнхээ сайхан дурсамжийг бүтээхээр гарсан. Өглөөний тэнгэр бол хэсэг бүүлэрхэг байжгаад тэгээд агаарын температур бол 7 градус байсан бөгөөд хэм хэвийн мэт санагдчихсэн. Эхэндээ бүх зүйл сайхан цэвэр агаар тэгээд алтан өнгөн шаргал навчис тэгэл хүүхдээ инээдгээл бүх зүйл төгс санагдсан. Гэвч уулын оргил руу ахих тусам цаг агаар бол гинт муудж эхэлсэн байгаа. Цас орж эхэлж салхи хүчтэй шуурч температур огцон унсан нь бол хосуудыг амь насаа аврах гэмцэлд бол оруулсан байгаа. Тэдний урд нь мэддэг байсан замууд цагаан цасан дор алга болж харагдах байдал буурч ядарч сүлдэж эхэлсэн. Хүүхдээ авч явах нь бие махбод сэтгэл зүйн хувьд бол маш их ачаал болсон тул шийдвэр гаргахад хэцүү нөхцөл үүссэн байна. Энэ энгийн аялал нь бол гэр бүлийн аз жаргалтай дурсамж биш, харин аимшигтай төгсгөл болж хувирсан юм. Энэ явдал бидэнд бол байгаль ямар хурдан аюултай болж болохыг сануулж, өөдрөг байдлаар гаргасан шийдвэрүүд хэрхэн урьдчилан таамаглаагүй үр дагаварт хүргэж болохыг харуулсан ийм бодит жишээ юм аа. Катактын уул нь 1500 фут буюу 1605 метр хэмжээний хамгийн өндөр оргил бөгөөд Апалачигийн замын хойд төгсгөл юм байна. Эргэн тойрны нам дор газруудаас огцом өндөрт өгсөн нь бол байгалийн хан үүсгэж цаг агаарын системийг бол огцом эрчимжүүлж урьдчилан анхааруулах боломжгүй нөхцлүүдийг үүсгэдэг юм байна. Катактиныг илүү аюултай болгодог нь энэ уул нь бол тусгаарлагдсан тэгээд бие даасан массын хэлбэртэй өөрөө ганцаараа ингээд бие даасан оргил юм шиг оршдгоороо тийм онцлогтой. Катактын уул нь хайцсангуу тэгш газар нутгаас тийм огцом өндөрсөх бөгөөд бусад уулсын хребтүүдийн адил ойр орших ориглууд нь тийм цаг агаарын нөхцөлийг намжаадаггүй. Яагаад гэвэл ганцаараа бие дааж оршдог учраас тийм агаарын массуудын хөдөлгөөн нь бол уулын наалуугаар хурдан дээшлэхээс өөр аргагүй болт юм байна. Эргэн тойрондоо хамгаалалтгүй учраас. Энэхүү агаарын массын дээш өргөх үзэгдэл нь бол жижиг хэмжээний цаг агаарын өөрчлөлтийг ч гэсэн хэдхэн цагийн дотор ноцтой шуурга болгох чадвартай. Уулын цаг уурын станц нь бол зүүн хойд бүсэд бүртгэгдсэн хамгийн хүнд нөхцлүүдийн заримыг нь тэмдэглэдэг бөгөөд салхины хурд 372 км/цагаас давсан нь бол дэлхийн гадаргын хамгийн хурдан салхины тоонд тооцогддог гинэ. Апалачигийн зам болон хаантын зам дээр намрын навч үзгээр ирсэн олон жуулчид зугалсан байсан ба урьдчилсан мэдээгээр бол 1200 метрээс дээш өндөрт бол бага зэргийн цас орох магадaltaй гэж зарласан юм байна. Цагуурын мэрэгжилтнүүд бага болон дунд хэмжээний цас орно гэж таамагласан ч гэсэн Катактины өвөрмөц газар зүй нөхцөлтэй тулгархад бол шуурга хурдтайгаар хэрхэн хүчрхэгчгийг бол таамаглаагүй байсан. Давид Родригес бол Портланд Мэн мужид амьдардаг 29 настай шуудангийн ажилтан байсан бөгөөд өнгөрсөн жилээс гэр бүлийн адлын явдал гэсэн амьдралын хэв маягт автаж эхэлсэн. Тэрээр бол Инстаграмд олон гэр бүлийн адал явдлын аккаунтуудыг даагаж тэднээс санаа авч байсан. Эхнэр Сара Родригес нь бол төрснийхөө дараа ажилдаа эргэн орсноос хойш Давид гэр бүлтэйгээ адал явдалд аяллаа зохион байгуулж туршлага баримтжуулахыг эрмэлздэг болсон юм байна. Тэр бол таамаглалгүй аматор гэрэл зурагчин бөгөөд сүүлийн 5 жилд Мэн мужийн ихэнх оргилд нь авирчээсэн учраас энэ аяллыг намрын навчийг гэр бүлийнхээ хамт авч үлдэх төгс боломжоо гэж үзсэн байна. Энэ таамаглалгүй аматор гэрэл зурагчин гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр ямар нэгэн концепцгүй, ямар нэг төлөвлөгөөгүй гинтэл энэ таарлцсан зургуудаа авдаг. Тийм аматор гэдэг нь гэрэл зураг сонирхогчоо гэсэн үг. Энэ аяллыг бол Дэвид хэдэн 7 хоногийн турш төлөвлөсөн бөгөөд цаг агаарын мэдээ байнга шалгаж зам дагуулах хамгийн тохиромжтой зураг авчгаар байрлалуудыг судалж байсан. Сара Родригес нь бол бас л 27 настай, Бангороос гаралтай, сувилагч бөгөөд бага наснасаа гэр бүлтэйгээ Мэн мужийн ой модонд амьдарч, цуслангаар ер нь амьдарч өссөн юм байна.
Түүний аав нь бол анчны овгийн удирдагч байсан учраас Сара бол олон намрынхаа амралтыг бол уул ойгоор аялж өнгөрөөсөн. Төрснөөсөө 3 сарын дараа ажилдаа иргэн орсон Сара гэр бүлийн адал явдлыг эрэлхийлж амьдралын идэвхтэй хэв маяга хадгалахыг эрмэлзэж энэхүү аяллыг бол дэмжсэн байна. Хэдэн 7 хоногийн турш хүүхдийн зөөврийн хэрэгсэл, гадаа аяллаа хэрэгслийг суудалж аяллыг бол нэлээд нарийн төлөвлөсөн. Сара Дэвид нар бол охин Лилигээ аваад энэ ууланд аялах зорилготой байсан. Лили нь эрүүл саруул 9 сартай хүүхэд байсан бөгөөд өмнө нь хэд хэдэн богино бас хялбархан аялалд оролцож байсан. Тэр бол маш анхааралтай сонирч хүүхэд байсан бөгөөд агаарт байх дуртай. Тэгээд аялал хийж явах явцад бол өөрийнхөө одоо ингээд зөөвлөгчөнд 5 тухтай нойрсоод ингээд хинт ч саад болохгүйгээр явдаг байсан. Энэ гэр бүл бол өөрсдийнхөө тэр амар хялбар зам гэж үзсэн Чемни Понд руу иргэдэг 7 км аяллыг төлөвлөсөн байна анханасаа. Энэ нь бол Давидын Инстаграмд оруулах гэр бүлийн зургууд авахудч төгс тохирсон гэр бүлийнхээ 5 тухтай байдлыг бодсон ч гэсэн энэ гоё аяллаа гэж бодсон байна. Гэвч энэхүү энгийн аялал нь цаг агаар сайхан байхад ихэлсэн ч гэсэн одоо хүний аймыг авч явдаг ууланд бол үнэхээр одоо 50 байна гэдэг хэцүү. Тэр өглөө бол Киниг стрим кемпингийн ахмад ажилтан Майк Томпсон эдэн дээр хурч ирээд модны шугамнаас дээш өндөрт цаг агаар гинт өөрчлөгдөж болно. Та нарыг би бол доод замаар алхахыг зөвлөж гинэ гэж сануулсан байна. Майк Томпсон Baxter State Park-д 15 жил ажилласан бөгөөд Катахтины цаг агаарын байдлын гинт өөрчлөлтөөс болж одоо олон гэр бүл ядарч гинтийн одоо аюулд өртөж байсныг бол нүдэрээ харсан байна. Гэхдээ тэрээр бол гэр бүлийнхэнд айдас дөрвөлөхгүй үүднээс бол бүхнийг ил тод ярьж анхааруулаагүй юм байна л да. Гэвч үнэн хэрэгтээ Катахтын уул нь бол зүүн хойд бүсэд хамгийн хүнд нөхцөлтэй уулуудын нэг бөгөөд цаг агаар нь ганцхан цагийн дотор таатаагаас амь насанд аюул учруулах байдлаар өөрчлөгдөж болдог. Жилийн 365 хоногийн 200 гаруй өдрүүдэд нь бол байнгын тийм хүнд нөхцөлтэй байдаг бөгөөд температур нь огцон мунах, салхи нь бол 100 км цагийг давж шуурах үзэгдлүүд ч олонтоо тохиолддог. 50 улирал байсан ч гэсэн Катахтины модны шугам нь бол ойролцоогоор 1.7 м өндөрт оршдог. Энэ нь бол аялагчдыг энэ өндрөөс дээшээ гарсан дайрууд нь л хүчтэй цаг агаарын нөлөөнд өртөхийг бол илтгэжээдэг юм байна. Модны шугамнаас дээш байрлах налуу болон хамгаалалтын байгууламжгүй орчин нь бол шуурга ирэх үед аюулыг нэмэгдүүлдэг бөгөөд туршлагатай аялагчийг ч гэсэн туйлдахад хүргэдэг юм байна. Гэсэн хэдиж Сара бол кемпинг ажилтны сануулгыг үл тоомсорлож тэд зөвхөн нуур хүрэхээр төлөвлөж байгаа болохоор оргилд хүрэхгүй гэж тэнд хэлсэн байна. Тэр бол 20-д наснда Чемни Понд руу 2 удаа аялж тэгээд зам нь хайрцангуй хялбар сайн байсан гэж өөрөө бол тэгж санаж ирсэн. Дагуурын мэдээгээр 1200 м-ээс дээш өндөрт баг зэрэг цас орох магадлалтай гэж үзэжсэн ч мэргэжилтнүүдийн таамгаар бол тэдний төлөвлөсөн газар нь 88 м буюу одоо түүнээс дээш өндөрт цас хуримтлагдах төлөвтэй байсан. Сара бол одоо хүүхдийнхээ аюулгүй байдлыг ерөөсөө бодолцоогүй. Энэ аялал бол ер нь ямар хэцүү вэ гэдгийг бол ойлгоогүй үүднээс хүүхдтэй илүү анхаарах ёстой байсан ч тэр анхаарлыг бол хандуулж чадаагүй. Давидын ах Марк нь нэлээд туршлагатай аялагч байсан бөгөөд тэрээр Катахтын уулыг хэд хэдэн удаа давж гарсан хүн юм байна. Тэгээд тэр өглөө бол Давид руу мессеж ичээд хүүтэн салхи маш их ойртож байгаа юм байна шүү. Та нар энэ аяллаа 1-7 хоног хойшлуулад цаг агаар арай гайгүй болохоор ингээд аялаач гэж санал тавьж мессеж бичсэн боловч Давид үнийг нь бол эзээ хойно харсан. Ягаад гэвэл зураг авахтаа л анхаарлаа төвлөрүүлж утсаа бол машин дотор орхицсан юм байна. Замын эхэнд байсан бусад аялагчид бол цаг агаар хурдан өөрчлөгдөж байгааг доошоо урагдж явахдаа хилээд ихэнх нь бол ингээд доошоо буцаад явж исэн. Зарим нь бол арай тийм нам дор богино замыг сонгож байсан ч Родригесийн гэр бүл бол аль хэдийн явах замаа шийдсэн байсан учраас тэр замаараа явсан. Тэд бол өглөө 10 цагт алхалтаа эхлүүлээд Давид бол зөөвлөгчөнд байгаа хүүхдээ үүрээд ингээ явсан. Тэдний гарахад цаг агаар таатай байсан учраас шууд алхалтандаа гарсан. Зам нь ч гэсэн тодорхой харагдчихсан учраас гэр бүл тайван алхаж, байнга зогсож, зураг авч
Тэгээд Лилигээ шалгаж байсан. Лили охин аяллаас таашаал авч байгаа бололтой шувуудыг зааж өнгөлөг навчсыг барихаар тэмүүлж байсан. Намрын өнгө үзэсгэлэн төгс байлаа. Улаан, улбар шар амьдралын өнгүүд уулын замд байгалийн сүм мэт сэтгэлийг төрүүлж байсан. Дэвид яг төсөөлж байсан зургуудаа авч чадсан бөгөөд Сара Лилид ан амтнд зааж зааварлаж явлаа. Антарктикийн олон талд экосистем тэдний алхаж байгаа замд бол бүрэн үзэсгэлэнгээр харагдаж байсан. Чанар, хар улаас, царс гэсэн модод бол өнгийн авраг үүсгэж харагдаж байсан. Оргил руу дөхөх тусам ургамлын нэгтрал багасж альпийн бүс рүү орж илаа. Зам нь бол шигүү ойгоор түргэн урсгалтай голын дээгүүр модон гүүрээр дамжаад эртний мөсөн голын үлдээсэн том гранит хаднуудын дундуур явж өнгөрдөг байсан. Уулын геологийн түүх нь бол 400 сая жилээс давсан бөгөөд гранитын гол нь бол дэлхийн хөрсний гүнээс бий болж олон сая жилийн илэгдлэр ил гарч ирсэн тийм тогтцсон юм. Эдгээр геологийн процессууд нь Антарктикт үзэсгэлэнтэй ч аюултай болгодог гүн хавцал, тийм ирмэгтэй нурууд, гүн хөндийг бол үүсгэсэн байдаг юм байна. 2000 фут өндөрт бол анхны аюулын шинж тэмдэг илэрч эхэлсэн байдаг. Агаарын температур мэдэгцгүйц буурч бүр 2 градус хүрсэн бөгөөд баг зэрэг цас орж эхэлсэн. Тэгээд тэдний төсөөлж байсан шиг тийм зөөлөн цасан ширхгүүд биш, харин газар болон ургамал дээр тогтсон цас байсан. Эхэндээ цөөн тооны цасан ширхэг орж исэн ч гэсэн ширхгүүд нь хурдтай болж нэмэгдэж эхэлсэн. Салхи маш их ирчээ авж цасыг эргүүлж үзэгдэх орчин буурч эхэлсэн. Аялагчид Антарктикийн шилжилтийн бүсэд орсон бөгөөд энд уулын цаг агаарын нөлөөлөл улам эрчимжиж эхэлдэг. Энэ газар бол агаарын массыг дээш нь өргөж, агаарыг хурдан хөргөж, ширүүн бороо цасыг ингэж үүсгэдэг юм байна. Өмнөх аялагчид бол эргэж буцаж эхэлсэн бөгөөд тэд бол Родригесийн гэр бүлээс нэг цагийн өмнө аяллаа эхэлсэн коллежийн оюутнууд байсан. Тэр аялагчид өндөрт салхи маш их хүчтэй болж цаг агаар муудж байгаа гэдгийг сануулсан ч гэсэн гэр бүл бол аль хэдийн 2.5 км-ийн дээшээ гарсан байсан. Тэд бол аялагчдын хийсэн зөвлөгөөг дагаагүй. Учир нь бол тэд аль хэдийн нэлээд хол замыг туулчихсан, маш олон цаг тэгээд нэлээд хүч чармайлт зарцуулсан. Тэгээд ч Чемни Пондод хүрэхэд бол дөгчгсөн байсан. Тэгээд аяллахаа оргил хэсэг нь бол Чемни Пондод очиж гэр бүлийн төгс зураг авах газар гэж бодож исэн учраас энэ бодлоос гурахгүй ингээд цаашаа явж хэлсэн байна. Салхи хүчтэй болоход бол Сара Лилигийн малгайг бүчилж өгсөн. Энэ орж байгаа баг зэргийн цасыг туулчаад л зорилгодоо хүрчих юм байна гэж аяллаа үргэлжлүүлээд л явж исэн. За ингээд тэд алхсаар Чемни Пондод хүрэх үед бол цаг агаарын нөхцөл байдал гинти хурдтайгаар муудж эхэлсэн. Шуурга нь бол цаг уурын мэргэжилтнүүдийн таамагласнаас хамаагүй хүчтэй болж эхэлсэн. Ер нь бол яагаад Антарктикийг Америкийн нэгдсэн улсын зүүн хэсгийн хамгийн аюултай уулуудын нэг гэж үздгийг бол харуулж эхэлсэн. Ер нь бол Антарктикийн уулын байрлал нь бол 1200 метрээс дээш өндөр хэд хэдэн уур амьсгалын бүсийг үзүүлдэг. Чемни Пондны эртний мөсөн голоос бүтсэн бөгөөд дээшээ харсан сав хэлбэртэй тийм хөндөд оршдог. Энэ нь бол байгаль цаг агаарын амфитеатр шиг. Хүйтэн агаар нь савны оролд тогтож байгаад дээд хэсгээс ирэх салхи шуургыг гинт эрчимжүүлдэг. Цаг агаарын температур сүүлдээ хасах 4 градус болж унсан. Цасан шуурга бол нэлээд хүчтэй нүүрлэн шуурч ирсэн. Тэгээ харагдах байдал бол улам ойртож хэдхэн метрээр хязгаарлагдаж эхэлсэн. Савны 3 талын хаан дээрх огцом налуу нь бол салхины түнэл үүсгээд шуурганы хүчийг улам нэмэгдүүлсэн байна. Цаг уурын мэргэжилтнүүд бол уулын өвмөц рельефийн нөлөөг тооцоолж үзээгүй бөгөөд энэ нь бага зэрэг цас орсныг амин насанд аюул учруулахуйц шуурга болгож гинэ гэдгийг бол ойлгоогүй. За ингээд эхэндээ гэр бүлийнхнийг аялахад маш таатай байсан энэхүү зам нь бол яаралтай амьд үлдэх тэмцэл болж хувирсан. Лилигийн ойлгох нь энгийн нэг гомдлолт биш. Цас салхинаас гарсан хүчтэй чимээнээс болж даарснаасаа болж ингээд уйлж эхэлсэн. Эцэг их хоёр аль нь нөхцөл байдлыг өөрсдийн чадлаас давсан хэрэг байна гэдгийг бол ойлгож хэлсэн.
Ингээд тэд бол Давидын үнэтэй гэрэл зургийн тоног төхөөрөмжийг ямар нэг аюулгүй газар далд хийгээд өөрсдөө амьд үлдэх энэ л хамгийн түрүүний зорилго болсон. Чемни Бондод ирэх үед бол Ньюсын туршлагатай аялагч Том Брэдли бол тэдэнтэй таарлцсан байна. Брэдли бол 45 настай яаралтай тусламжийн техникч бөгөөд 20 гаруй жилийн турш Нью Ингландын уулсаар явсан тийм туршлагатай хүн байсан юм байна. Тэдний гэр бүлийг аюулд орсныг шууд ойлгосон. Хүүхдэн уйлаад эцэг эх хоёр нь сандарч хэлснийг бол хараад шуурга одоо үнэхээр аюултай болж байна. Тийм учраас одоо яаралтай доошо буу гэж зөвлөсөн байна. Брэдли өөрөө ч гэсэн аялж явсан бөгөөд тэгээд цаг агаар хурдан муудж байгааг хараад тэр бол төлөвлөсөн замаараа явахын оронд хурдан доошо бууя гэж шийдсэн байсан. Ингээд тэднийг доошо буух үед үзэгдэх орчин 15 метрээс багассан. Цагаан манан шиг нөхцөл үүсч чиглэл тогтоох боломжгүй болсон. Замын тэмдэглэгийн дунд нь бол цасан дунд бараг үзэгдэхэ болсон бөгөөд хэдхэн цагийн өмнө тэд авирч гарсан нөгөөх танил зам нь бол шин цасны дор огт өөр харагдчихсэн. Кеннебанк Бонд руу явсан гол зам нь ерөнхийдөө энгийн ч гэсэн цаг агаар муудахад бол танил газрууд нь бол танигдахгүй болсон байсан. Ад чулуу тэгээд замын салаа модод ив ижилхэн цав цагаан болчихсон харагдчихлаа. Сара уг нь энэ замыг сайн мэддэг учраас төрүүлээд ингээ алхаж исэн ч гэсэн цайрсан манан дунд зүг чигээ алдчих хэлсэн. Өөрсдийнхөө одоо явж исэн замаараа явж гинэ гэж бодоод гол замаасаа гараад огцон муурдах тийм өндөр орчихсон байсан. Энгийн нөхцөлд бол энэ ойлгомжтой харагдах байсан ч гэсэн нөгөө шуурган дунд мэлгүүдээ ингээ цагаан болчихсон учраас яг адилхан юм шиг харагдчихсэн. Ингээд тэд төөрснөө ойлгоод айж хэлсэн. Сара зам олоод буцхыг оролцсон боловч цас бол зогсолтгүй орж тэдний мөрийг дарж аюулгүй газар руу эргэх боломж байхгүй болж байсан. Аль замаар явах нь тодорхойгүй учраас Сара өөрийгөө тэгш гадаргуу дээр зогсож байна гэж бодож байсан ч яг үнэндээ энэ нь бол норсон навч нэмгэн шин цасаар хучигдсан тийм хадны эрмэг байсан юм байна. Хөрсний мөс шин орсон цасанд хайлмагтаад ингээд мөсөн давхрах үүссэн. Дээрээс нь одоо зогсож байсан хад нь бол маш их нурангтай хад байсан. Сара үүнийг анзаараагүй бөгөөд хадны эрмэгт тэглэж өндрөөс унс. Тактинд бол хадны нуралтын тохиолдол бол маш их түгээмэл байдаг. Энэхүү мөч нь бол гэр бүлийн аяллыг мэдээ төсөөлж чадамгүй аимшигт явдалд оруулсан. Аялагч Брэдли бол тэднээс нэлээд зайтай хол доошоо уруудаж явсан бөгөөд хадан дээрээс хүн унаж байх чимээ унсан хойноо Сарагийн уйлж байх дараа нь бүх юм нам гүн болохыг сонссон байгаа. Энэ гэр бүлд ямар нэг аюултай зүйл тохиолджээ гэж бодоод тэдний мөрийг дагаад хойноос нь явсан. Ингээд дуу чимээ гарсан тэр газарт очиход Дэвид бол хадны эрмэг дээр зогсоод Сараг дуудаж хашгирч ирсэн ч гэсэн Сара бол хариу өгөөгүй. Бүгд л одоо сандралд орж эхэлсэн. Ойролцоогоор 4.5 метрийн өндөр хаднаас чулуутай гол дээр унсан. Хаднаас унахдаа хид хідэн хадыг мөргсөн байна. Тэрээр толгойдоо ноцтой гэмтэл аваад нуруундаа хуурал авсан. Сара өөрөө ухаантай байсан боловч одоо хөлөө хөдлөж чадахгүй. Усны температур бол 1 градус байсан учраас усан дотор маш их даарч ирсэн. Тухайн гол нь бол маш их чулуутай гол. Уцал дотор бол хөндлөн гул цагаан манан үүсгэж исэн болохоор аврах ажиллагааг маш их аюултай болгож исэн. Давид одоо хөхтэй үүрсэн хэвээрээ Сараараа уруудж очихыг оролдож исэн. Гэвч одоо нөгөө хүүхэд зөөвөрлөгч нь түүний хөдөлгөөнийг аюултай болгож исэн. Гэсэн ч гэсэн тэр бол охин Лилигээ ганцаарнг нь орхиж чадахгүй байсан. Ингээд тэр аимшигтай замаар явсаар агаад хэдэн минутын дараа Сара дээр очисон боловч түүнийг ганцаараа татаж гаргаж чадахгүй гэдгийг ойлгосон. Сара бол эрхий одоо ноцтой гэмтсэн голын зуужсан хан нь хит огцом дээрэс нь гулгамтгай учраас бол хүүхэд авч явах боломжгүй байсан. Сараг одоо хөдөлгөх, татах тийм оролдлого гаргах болгонд маш ихээр уйлж, хангалттай тоног төхөөрөмжгүйгээр хөдлөх нь энд нь илүү их гэмтэл учруулж байгааг бол Дэвид ойлгосон байна. Сарагийн биеийн байдал бол маш хурдан мууцаар байсан. Түүний хэл яриа нь мэдэгдэхүйц өөрчлөгдөж, хөдөлгөөн нь удаашралт нь бол ноцтой гипотерми буюу одоо хүйтэн цочрох шинж тэмдэг үзүүлж байгаа тэр юм. Сарагийн ангаах ухааны мэдлэг нь бол гэмтлүүд нь ноцтой магадгүй аюултай болсон гэдгийг бол илтгэж байгаа учраас тэр бол шууд Давидыг охин Лилигээ аваад одоо эндээс хурдан яваа гэж түүнээс бол хэд хэдэн удаа гуйсан. Брэдли уул руу нилээд өгсөөд гар утасны сүлжээ барих газар
очиж аваад нэлээд одоо сулхан сүлжээ орж ирсэн тэр газраас нь бол 911 рүү шууд залгасан. Дуудлага оператор нь бол нөхцөл байдалд аврах баг одоо аюулгүй хүрч чадахгүй тайлбарлаж хэлсэн байгаа. Шуурга намжихыг хүлээхээс өөр аргагүй гэдэг асуудлыг хэлсэн. Салхи хит хүчтэй 80 км/цагийн эрчтэй байсан учраас нислэг тэрэгний аврах ажиллагаа бол аюултай гэдгийг бол түн тайлбарлсан. Газраар одоо аврах багийнхан явлаач гэсэн битүү одоо манан дунд төөрч тэдний байгаа газрыг олох боломжгүй. Тэгээ аврагчтай хувьд ч гэсэн энэ нь бол маш аюултай. Хамгийн ойрын эмнэлэг нь бол Миленокид байсан бөгөөд тэгээ 30 минутын зайтай. Гэхдээ алслагдсан байршил болоод хүнд цаг агаараас шалтгаалаад мэдээж энээс удаан явнаа л гэсэн үг. Рейнжер генерал баг бүрдүүлж тусгай тоног төхөөрөмж бэлдээд нөхцөл байдал сайжрахыг хүлээх шаардлагатай байсан нь бол нэлээд одоо хэдэн цагийг үрсэн байгаа. Давид бол ямар ч эцэг их хизээч нүүр тулмааргүй хэцүү сонголттой нүүр тулсан. Сара ноцтой гэмтэж мөстөө усанд гипотермид орчихсон байсан. Түүний биеийн байдал бол минут тутам мууцаар байдал улам хүндэрч исэн. Лили ч гэсэн одоо зөөлөн зөөвөрлөгчд ороос нь ч гэсэн маш их даар, туурга, өсөх шинжгүй, агаарын температур улам бүр доошилж, энэ бол улам хүчтэй болж исэн. Сара өвдөлт болон гипотермигээс үүдэн сэтгэл санаа нь нэлээд бодлантаж орж гарч эхэлсэн ч гэсэн Дэвидийг бол Лилигээ аваад одоо эндээс хурдан явж охиныхоо амийг авар гэж гуйсаар байсан. Ер нь бол Сара өөрт нь тохиолдсон энэ бэртэл гэмтлүүд бол маш аюултай гэдгийг бол ойлгосон. Тийм ч учраас одоо өөрийнхөө төлөө Лилигийн амь насыг эрсдэлд оруулахыг бол хүсээгүй. Ингээд одоо Дэвид ч гэсэн Сара ч гэсэн хоёулаа ганц охиноо аюулгүй газар нин тэргуунд хүргэх ёстой гэдэгтэрээ бол санал нэгдээд Дэвид маш зовлонтой шийдвэр гаргаж Сараг цамц болон одоо хүнжилт оруулж орхиод Лили аваад цаашаа тусламж гуйхаар уулнаас буусан. Сараг аль болохоор дулаалаад тун дээр нь үнсээд тусламж аваад маш хурдан буцаж ирнэ гэж амласан. Түүнд бол өөр арга байгаагүй. Брэдли GPS ашиглан замыг одоо чиглүүлж байхад Дэвид бол Лилигийн дулаан 50 байдлыг хангахад илүү анхаарлаа төвлөрүүлсэн. Хүүхэд одоо уйлахаа болж чив чимээгүй байсан нь бол гипотерми эхэлж байгааг бол илтгэжсэн. Тийм учраас Дэвид бол цамцаа тайлаад биеийнхээ дулаанаар хүүхдээ бол баг зэрэг дулаацуулж, Брэдли бол цасан дунд зам гаргаж өгчээсэн. Замдаа олон удаа зогсож, шиглэлээ шалгаж, биелийг дулаацуулахын тулд гар хөлийн үрж одоо цусны эргэлтийг сайжруулж исэн. Салхи бол зогсолтгүй салхил тэдний алхам бүрийг бол бараг тэмцэл болгож исэн. Тэд хэд хэдэн удаа замаа бүрэн алдаж, тэгээд буцаж, эргэж буцаж ингэж явсаар байгаад нилээд их цаг алдаж. Уул нь бол энэ цаг мөч бол маш үнэтэй цаг мөчүүд байсан ч гэсэн ингээд төөрч бодолснаас болоод хайрын цаг бол алдсан байгаа. Ингээд тэд бол паркт хурж ирэхэд Лили гипотермид орсон боловч одоо бие нь бол доктортой байсан. Түүний биеийн үндсэн дулаан буурсан байсан ч гэсэн амь насанд нь бол шууд аюул учрахаар болсон. Давидын гар хөл нь хайрагдаж хүлдэлт авсан ч гэсэн Сара руу одоо тусламж хүргэхэд л хамаг сэтгэл санаагаа өвлрүүлж исэн. Сарагийн байгаа зөв чигийг аврах багийнханд наривчлан зааж өгч тэднийг одоо хурдан Сараг аваад буцаж ирэхчээ гэж гуйж исэн. Аврах баг бол Сарагийн унсан газар руу шуурга нандаж аюулгүй ажиллах боломжтой болсон үеийг хүлээж нэлээд хэдэн цаг алдсны дараа бол Сара дээр хүрч чадсан. Тэднийг очиход бол хэдийн оройтсан байлаа. 2 цагийн өмнө хүүтэнд бол амь насаа алдсан байсан бөгөөд чулуутай голд бол ингээ ганцаараа байжсэн. Багийн ахлагч Морисон дараа нь тайлагнаж хэлэхдээ Сара маш амгалан, зовнил, айдсын шинжгүй байсан гэж хэлсэн байдаг. Гипотерми нь бол түүнд нойрмог байдал үүсгэж айжмаар одоо ухамсараа алдсан. Түүнээсээ болоод айж шаналх тийм зовлонгүйгээр амьсгал хураасан байхаа гэж бол сүүлд нь тайлбарласан байдгийн билээ. Лили бол бүрэн эдгэрсэн. Давид бол түүнээс хойш одоо эцэг эхтэйгээ хамт амьдрах болж дахиж хизээч уулан давираагүй. Сараг орхисон шийдвэр нь охины амь насыг аврахад
Эрэхтэй зөв алхам байсан ч гэсэн түүний хувьд бол насан туршид нь сэтгэлд нь шарах болж үлдсэн байдаг. Өнөөдөр бол Давид Сарагийн уулын гутлыг эцэг хийхээ гэрийн үүдэнд тавьсан хэвээрээ байдаг. 2017 онд төрсэн Лили бол одоо нэлээд том хүүхэд болсон бөгөөд ээжийнхээ гутлыг зааж, ээжийнхээ гутлыг өмсөж тоглодог. Ээжийнхээ одоо аяллаа энэ гутлыг өмсөж байгаа нь байдал нь бол мэдээж одоо байгаль орчныг судлах хүсэлтэй, тэмүүлэлтэй гэдгийг нь харуулж байгаа бөгөөд энэ нь бол Давидыг нэг талаар айлгаж, нэг талаар бас тайвшруулж байгаа юм гинэ. За ингээд өнөөдөр хэрэг маань нэг юм харамсалтай гисэн ч одоо бяцхан охин амьд үлдсэн сайхан мэдээтэй ийм дугаар байлаа. За саатан сонссон та бүхэндээ баярлалаа. Баяртай.